Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн болон насанд хүрэгчдийн яралтай тусламж эрдэм тэмчилгээний дасагт өндөр өртөгтэй хүчил төрөгчийн ханыхын системийг байгуулахад Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалтаар нийт 150 сая төгрөгийн төсвийг баталжээ. Өнөөдөр харин үр дүнгийн нээлттэй хэлээ. Өндөр өртөгтэй хүчил төрөгчийн ханыхын системийг байршуулах ажлыг Медигаз компани 2015 оны 10 дугаар сараас эхлэн гүйцэтгэж эхэлж 2015 оны 12 дугаар сард энэхүү ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсны дагуу өнөөдөр үр дүнгийн хурлаа хэлээ. За энэ маань анх удаага бас дүүргийн орон нутгийн төсөв хөрөнгө оруулалтаар дүүргийн маань иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн маань сайхан одоо сэтгэлийн үзэл иргэдэд өгж байгаа хамгийн том бэлэг гэж бас ойлгож байна. За энэ маань мэдээж хуучин эмнэлгийн биш зориулттай барилга байшин сав байсан учраас энд бас энийг хийж хэрэгжүүлэхэд одоо дүүргийн маань эмнэлгийн нөхдүүд маань бас дараа бас асуудлуудыг тавьж ирсэн. Энэ хүсэлт болоодоо биелэгж гэнэ гэдэг нь өвчтөн эмч хоёрын хоорондох магадгүй эмчилгээ холбогдсон чиглэлээр өгч байгаа хамгийн том одоо бэлэг гэж л одоо хэлээ. Өндөр өвтөрөлттэй хүчил төрөгчийн ханыхын системтэй болсноор эмнэлэгт ихээхэн ач холбогдолтой төдийгүй нас баралтыг бууруулах, эрдэм чимчилгээний дасагт яаралтайгаар ирсэн эргэтэн тогтолцооны хүндрэлийг эмчилгээд маш чухал ач холбогдолтой юм а. Чингэлтэй дүүргийн хүрээнд өндөр өвтөрөлттэй хүчил төрөгчийн ханыхын системтэй хоёр дахь эмнэлэг болж байгаа юм байна. За энийг тавихаас өмнө бол бэрхшээл маш их байсан. Жишээ нь одоо амьсгалын замын хөгжил бол жил ирэх тусам одоо өсөж байна. Амьсгалын замын хөгжил өсөхийн хэрээр амьсгал дахь одоо хүчил төрөгчийн хангамж үйл сатурац маш их хэмжээгээр буурдаг байсан. Энийг өгөхийн тулд бид бол хүчил төрөгч төрүүлэгч гэдэг аппаратаар өгдөг байсан юм байна. Хүчил төрүүлэгч аппарат маань 28-аас одоо дөнгөж 60% хуушин хүчил төрөгч өгөх юм боломжтой юм аппарат байсан. Одоо ийм ханыхын систем тавьснаар бол одоо 100% хүчил төрөгч өгөх боломжтой болчихж байна. Өмнө нь хэрэглэж байсан зөөврийн хүчил төрөгч өвтгөрүүлэгч аппарат нь тухайн өвчтөнд шаардлагатай хүчил төрөгчийн 60-аас 70% өгч байсан бол өнөөдөр энэхүү өвтгөрүүлэлттэй хүчил төрөгчийн ханыхын системтэй болсноор өвчтөнд шаардлагатай хүчил төрөгчийн 90-96% өгөх бүрэн боломж нь бүрджээ. Систем нь өвчтөний ор тус бүрт хүрэлцээтэй өвчтөн эмнэлэгт хэвтсэн даруйд хүчил төрөгч өгөх нөхцөлийг бүрдүүлсэн орчныг байгуулан ажиллаж байгаа юм а. Хин систем гэдэг нь эмнэлэгт ашигласан 3 төрлийн хин систем байдаг. Тэрийг манайх одоо Монголд угсарч суйрлуулдаг анхны үндэсний компани. Хин системээр эмнэлэгт ямар ач холбогдолтой вэ гэхээр тог цахилгаан ордогтой яг адилхан эмнэлгийн дид бүтцийн одоо анхан шатны зайлшгүй шаардлагатай дид бүтцийн асуудал юм. Энэхүү өндөр өвтгөрөлттэй хүчил төрөгчийн ханыхын системийг өмнө нь 4-5 дахь шатлалын эмнэлэгт байгуулж байсан байна. Өнөөдөр энэхүү өвтгөрөлттэй хүчил төрөгчийн ханыхын системийг байгуулах ажлыг дэмжин хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар болон Чингэлтэй дүүргийг талархаж байгаагаа дүүргийн ард иргэд болон Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн хамт олонны зүгээс илэрхийлж байлаа. Өдрийн тойлд уян мэдээллээ.